За өнөөдөр 4-р өдөр 79 96 11 11 гэдэг утсанд ирсэн асуудлуудтай холбоотой би шуурхай мэдээлэл өгнө. За 4 18 энэ утасны хариултыг 4-р өдрийн 18 цагаас өгч гин гэсэн. Одоо 2 дахь удаага хийж гин. Би номер 2 гэж бичиж. За ингээ би асуудлуудад яхан цэгцлээд ингээ бичих гэж оролдсон. За энэ нэгдүгээр асуудал бол энэ үйл одоо Улаанбаатар хот чи яах юм бэ? Гутааны асуудал чи яах юм бэ? Гутааны асуудлыг одоо хариулт өгөөч гэсэн. Тэгээ би холбогдох хүмүүстэй холбогдох гэж оролдлоо болохгүй байна. Тэгэхээр манай иргэдээс ирсэн утаатай холбоотой асуудлыг нийслэлийн засаг дарга Нямбаатар руу та нарын яг одоо хэлсэн тэр дуу хоолоогоор чинь явуулсан байгаа шүү. Тэгэхээр утааны асуудлаар нийслэлийн засаг дарга холбогдох хүмүүс манай Улаанбаатарыханд хариулт өгөөрэй. Энэ зөвхөн сонгоны асуудал биш ээ. Нийслэл Улаанбаатарын асуудал шүү. За энэ шийдэгдэх бол дахиад ярина. Дараа нь бол найрамдлын зам одоо ирнэ хизээ засвар нь эхлээд хизээ дуусах юм бэ? Юу болоод байгаа дэлгэрэнгүй хариулт өг гэсэн тодруулсан шүү. Хоёр компани хооронд маргаа явж байгаа юм байна лээ гэж өнгөрсөн 7 хоног хэлсэн. Одоо энэ бэлэгт зам гэдэг компани нь бол тендерт нь ялсан юм байна. Ажил нь өчигдөр эхэлсэн гэж байна. За хизээ дуусах вэхээр 10 сарын 15-ны өдөр ингээд дуусах юм байна лээ шүү. Одоо ингээд анхны тохиролцоонууд нь. Тэгэхээр энэ 15 орчим километр зам байгаа. 15.7 гэдэг нарийн тоо ирж илээ. 20 тэрбум төгрөгийн ажил ингээд гүйцэтгэж байгаа юм байна. За тэгээ манай иргэд анхаарал тавина үз. Энэ найрамдлын зам одоо ингээд эхлээд ажиллаад явж байгаа юм байна шүү. Тэгээд ашиглалтанд цагтаа орох нь үгүй юу? Чанар манар олон юм дээр бас анхаарал тавиарай. Хариу надад хэлээрэй. За 3 дугаар асуудал нь хичээл сургууль ихсэнтэй холбогдуулаад манай сонгон хайрханд өөрөг дээр энэ одоо зарим сургуулиуд 3 ээлж, зарим нь бараг 4 ээлж рүү орж байгаа тухай гомдлыг ирсэн. Ингээ би сонгон хайрханд өөргийн тамгын газар одоо өчигдөр очиж ажилласан. Би мэдээлэл авах гэж. Яагаад одоо хичээл ном эхэлчихэд байхад сургуулийн байрны асуудал хөндөгдөд байгаа юм, юу болоод байгаа юм бэ гэж. За 62 дугаар сургуулийн асуудлыг ярьсан. 62 дугаар сургууль. Ирэх 7 хоногт би өөрөө очиж үзэхээр болсон дүүргийн хүмүүстэй хамт. За өнөр хорооллын хар тал дээр 30 31 дугаар хороон дээр одоо 2 сургууль их олон жил болж байгаа ашиглалтанд орохгүй байна гэсэн. За энэ хоёрыг бас ирэх 7 хоногт очиж үзэж газар дээрээс нь та нарт бас яагаа саатаад байгаа тухай ярина. За 105 дугаар сургууль одоо ингээ 3 ээлж рүү орчлоо. Энэ яагаад ингэж байгаа юм бэ гэсэн. За энэнийг би өчигдөр дүүрэг дээр очиж ажиллаад энэ 28 дугаар хороонд нэг шинэ сургууль баригдах ёстой 640 хүүхдийн 640 хүүхдийн энэ хараа нааш эндийг харуулчих та. Энэ 11 дугаар хороо энэ 28 дугаар хороонд баригдах сургууль чинь баригдахгүй болохоор энэ 11 дугаар хороон дээр хүүхдүүд нь бөөгнөрөд байгаа юм байна. Энэ 28 дугаар хороон дээр баригдах гэж байгаа сургууль маань ер нь бол 10 сард ашиглалтанд орно гэд одоо өчигдөр би тэр боловсролынхантай хөрөнгө оруулалтынхантай дүүрэг дээр ярьсан. Тэгэхээр энэ 10 сард ашиглалтанд орно гэж байгаа. Хэрвээ энэ шинэ сургууль 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтанд орчих юм бол 105 дугаар сургуулийн олон ээлж бол байхгүй болох юм байна шүү. Тэгвэл би ирээдүйн цаг дээр ярьж байгаа болохгүй бол дахиад ярилцсанаа. За 4 дугаар асуудал өнөр сургууль дээр би дахиж очсон. Өнөр сургууль дээр яагаад ингэ би дахин очиод байгаа вэхээр нэгдүгээрт бол тэр сургуулийн захирал нь бол амралттай байсан одоо багшийг халсан тэрнийг бол буруу гэд ингээд боловсролын яамнаас шалгалт очиод тогтооцсон байлаа. За би их хурл дээр энэ асуудлыг гаргаж ярьсан. Боловсролын сайд Наранбаяр надад шалгалт оруулад тэр шалгалт нь ийм 3 хуудас материал гаргаад энэ ер нь өнөр сургууль дээр юу болоод байгаа юм бэ? Үнэхээр хууль зөрчилтэй байгаа юм уу юу гэдэг асуудлаар ингэж гаргаад тэгээд ийм хэд хэдэн арга хэмжээг авч ажилласан байгаа. Би бас одоо
манай сонгоныхын сонгоныхын ч багт нийслэлч сонсож байгаа бүгдээр сонсож байгаа хэлчихье. За нэгдүгээрт нь бол энэ торгуул моргуулын арга хэмжээ аваад хэрэгийнхээ материалыг нийслэлийн прокурорын газарт өгсөн юм байлаа. Дараагаар нь зарим нэг зүйлийг засах хугацаатай албан шаардлага өгсөн юм байлаа. За 11 сая төгрөгийг сургуулийн дансан дутуу төвлөрүүлсэн учраас тэгээд арга хэмжээ авнаа. Акт тавьсан юм байлаа. За сургуулийн захирал нь хууль тогтоомжийн зөрчсөн учраас сахилгын арга хэмжээ ав гэж хэлээд нийслэлийн боловсролын газарт 9 сарын 5-ны өдөр албан бичиг хөргүүлсэн байгаа юм байна лээ. За ингэхээр энэ сургууль дээр бол бас ийм одоо захирал нь өөрийнх эрх мэдлийг хэтрүүлсэн, багшийг ажлаас халсан, буруугуулсан, буцааж ажилд нь авсан, өөрөө энэ одоо ажлаа хийж чадахгүй байгаа тухай асуудлын шалгалтаар гарсан байна лээ. Тийм учраас энэ асуудал эх 7 хоногт би дахиад ярина. Нэг тийшээ шийдэгдэх байх. Энэ захирлыг одоо ерөнхийд нь бол өөрчлөх ийм шийдвэр гараад явж байгаа байлаа. За өөр энэ өндөр сургууль дээр эцэг эхчүүд надтай уулзъя гэдэг өчигдөр би очиж уулзсан. Эдгээр маань юу ярьж байгаа вэ гэхээр одоо энэ сургууль дахиад 3 ээлж рүү орцсон. Яагаад тэгэхээр зэрэг 2 жил хажуудаа байсан ийм 2 байрыг түрээслээд тэнд нэг хэсэг хүүхдээ оруулаад явж байсан учраас 2 ээлжээр явж ирсэн. Энэ жил 3 ээлж рүү орох гэдэг юм байна. Яагаад тэгэхээр 1 жил түрээсэлж байсан байраа худалдаж авах тийм шийдвэрийг нийслэлийн хөрөнгө оруулалтын газар гаргасан юм байна. Харамсалтай нь тэр худалдаж аваад тэр хүүхдүүдийг хичээл хийлгэе гэсэн тэр байр нь сургуулийн нөхцөл одоо эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй хүүхдүүд багш нарын эрүүл ахуйд хор хохиролтой ийм байр байна гэж эцгийн төлөөлөл үзээд намайг дуудаад тэгээд тэнд очиод энэ үнэхээр одоо тэнцэхгүй байр байна гэсэн ийм санал шаардлага тавьсан байгаа. Өчигдөр эцэгчүүдтэй уулзсан. Эдгээр маань ерөөсөө энд хүүхдүүдэд өгөхгүй. Өөр арга чарга хаяа гэсэн. Харамсалтай нь өнөр сургуулийн захирал маань бас одоо ажлаа хийхгүй байгаа. Тийм учраас энэ асуудал жаа удаж байгаа. Эх 7 хоногт нэг тийшээ цэгцэрнэ хаа. За ингээд 79 96 11 гэдэг утас ажилд орсноос хойш маш олон хүн олон янзын санал тавьж байгаа. Би тэднийг тоомлоод багцлаад ингээ хэлж байгаа. За эндээс дахиад дутуу орхигдсон асуудал байх юм бол дахиж эх 7 хоногийн 4 дахь өдрийн 18 цагт та бүхэнд хүргэнэ. За баярлалаа.